Алтай хянганы завсар Атар баялаг орон Аавэ жимин орсон Аштын заяасан нутаг Алтан нарны туяанд энхжин тогтонсон орон Монгон сарны гэрэлд монхжин гэлэлсэн газар Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Тийм ээ их орны маань үзэсгэлэн сайхан байгаль яруу тунгадгон уран хүнд хааны уран гарын уран нүдний уран хайрладаг гэж өвгөд дээдсийн ярьдаг нь учиртай. Ардотмны мань оюун ухаан ур чадвар авьяас хэлгийн илрэл болсон шилдэг бүтээлүүд мужийн санх мөрөгт хадгалагдсан мөн хөжиж гадаад дотоодын олон арван үзэгчдийн талархлыг хүлээж байдаг. Одоогийн өөрхөн байнгын хар хорин сумын нутагт амьдарч байсан авьяаслаг уран хатгамж Ичин хорлоо 19-р зууны 2 дугаар хагаст ногоон дарыг бүтээлийг задгаалсан хатгамжийн аргаар дуурилсан нь өнөө бидний үеийг хүртэл хадгалагдсан ирлээ. Ичин хорлоо гурвалжин цац зохиомж өгөхөй насны 3 бүтээлтэй хөх ногоон улаан шар цагаан өнгийг харшуулан зохицуулж оруулсан яруу өнг үзэсгэлэн төгс болжээ. Хатгамжчид зүү орох, шагадах, эрхэх, задгаалсан хатгамж, шүд хатгах, загсан нуруу, галуун тавг, хонь холбоо зэрэг олон төрлөөр урлаан бүтээн төрөж иржээ. Дарамгал аймгийн Дэлгэрэх сумын нутагт амьдарч байсан уран хатгамж Жамаагийн 19-р зууны сүүлээр уралсан хандтын анаа бүтээл өнгийн зохицол уран байдлаараа гойд бөгөөд хэмжээ харьцааг зөв болсон төгс гүйцэтгэлтэй болжээ. Энд их орны маань төрөвний урсгалт гол өндөр шох сүрлэг уулс зэрэг байгалийн байдал яруу төрслөгдсөн байна. Энэ хатгамж мал амьтны галбар төрхийг олж тэднийг олон янзын хөдөлгөөн байдалтай оруулсан бүтээлчийн авьяаслаг хатгамж байсныг илтгэнэ. Домгийн сэдвт бүтээлд ан амтан аратан жигүүртэн дүрслэж ирсэн төдийгүй ашид мөнхийн бэлэгдэл утгыг хадгалсан нар сарын хүртэл уралжээ. Монгол хатгамжийн урлаг нэг эртний уламжлалтай. Түүнийг бид 1924-25 онд Малтан шинжилсэн ноён уулын болшны олдгороос үзэж болно. Тэр нь өвөг Монгол хүннүүгийн үед буюу манай он тооллон өмнөх 3-аас манай эртний 1-р зуунд хамаарагдана. Энд задгаалсан хатгамжийн аргаар уралсан хөрөг дүрслэгдэжээ. Хөрөгийн нүдний харц, царайны төрхөт, эренгийн зөрөгт хүний байдал ит тодорно. Хатгамжчид дээл,
хантаац, малгай, удал зэргийг гоё чимж хатгаж ярьжээ. Хатгамал хээ гоёлын үүрэгтэй, уран сайхны өвөрмөц онцлогтой байна. Хатгамалчид ахын хэрэглээний байлан танихны түнгэрцэг чихвч зэрэгтэй зүү ороож хатгаж ирсэн бөгөөд түүний дэвсгэр хээ угалзыг ялгарх байдлаар өнгөний асуудлыг шийднэ. Дэвсгэр хөрөн улаан өнгөтэй байвал хатгах хээг хөх ногоон өнгийн хослол утсаар, хөх дэвсгэртэй бол улаан ягаан шарангийн хослолоор хатгана. Өнгөний хослолыг дагнааслан шийдэж идсэн бөгөөд тэр нь нэг өнгөөр аймаглан дагнах. Хэд хэдэн өнгийн хослол үүсгэн дагнах зэрэг олон янз байдаг байна. Угалсны дагнаасны уянгалаг шийдэлт уг зүйлийг явдан сайхан болгоно. Зүү ороож хатгасан гоёлын гутлыг голдоо суурин газрын эмэгтэйчүүд өмснө. Орчин цагт манай авиаслыг ард түмэн олон зуун жилийн уламжилт урлагаа хөгжүүлж социалист реализмын аргаар үндэсний хэлбэртэй социалист дагуулгатай болгон зүсээр нь бүтээн төрөвж байна. Уран хатгамч Цэрэма аимшиггүй чин зэрэгцэх баатрын дүрийг уран хатгамлаар урлан дүрсэхтэн их тэнчний тэнэн уудам магнай алсын ухаалаг хараа төг даруй төрх намбыг яруу сайхан илэрхийлжээ. Цэрэма шээж хөрөг түүх хойсгод ажиад гинзэрэг хатгамлын урлагийн төрөл зүйлээр ажилладаг уран бүтээлчээ. Орчин цагийн шинэ хүн хойсгочдын дүрийг бүтээсэн задгаа утсан хатгамал домогт 3 жанжин бүтээл нь шинэ цагийн хатгамлын урлагийн хөгжлийн төлөв Түчин хатгамалдан уудны хорны хон эзэн болсон өнөөдрийн аз жаргалтай малчны хэв шинжит дүрийг харуулж мөнгө хөх тэнгэр уудам ногоон толыг бодтой үзүүлжээ. Хатгамалч хамсурн ажиад л хэрэглээний зүйлд голонхаарлаа хандуулж хатгамлын урлагт уламжлагдсан ирсэн хээ угалз цэцэг навч уул ус зэрэг байгалийн сайхныг яруу уянгадаг дүрслэж ирснийг орчин цагийн шинэ хүний уран сайхны таашаалд зохицуулан өнгөний маримжийг баяжуулан хөгжүүлж байна. Ахын хэрэглээний зүйлийг эвэр угалз, шагт, үлзий, таван нүд, синж, хамар угалз зэрэгээр голдуу хэлдэг. Мөн олон төрлийн угалзыг өөр хооронд нь зохиомжлон, уг эдийн хэлбэрт зохицуулан ургана. Нэг төрлийн угалзыг олон янзаар хувирган хэрэглэсэн хатгамалчийн уран сайхны сэтгэмж баялаг байсныг илтгэв.
уран хатгамж Сэрэнхүү гол төлөв хөргийн төрлөөр ажилладаг бөгөөд түүний бүтээлийн сэдв агуулхан баялаг байдаг. Сэрэнхүү манай намтрын удирдагч Сүхбаатар, Зөвлөлтийн алдартай жинжин Жуков, Маршал Човисэн, ажилчин ангийн төлөөлөгч Хөдмөрийн Баатар Норовсөр нарын бүрийг бүтээхтэй орон зайтай, орчин ахуйтай нь холбон илэрхийлж түүгээрэн дамжуулан утга санаагаан гаргажээ. Үндэсний уламжилт хатгамлын урлагийг орчин үед манай хатгамлчид өвлөн хөгжүүлэхдээ өөр өөрийн бисэн өнгөйстэй арга барилтайгаар улам гүнзгийрүүлж байна. Уран хатгамж Норлохоо гоёл чимэглэл болон бэлэг дурсгалын зүйл голлон хатгамлын урлагийг хэрээсэн хатгамлаар баяжуулж өнгө зохицол цэцэг навч зэргийг орчин ахуйд зохицуулан шинэ хүний гоо сайхны таашаалд нийцүүлэн хөгжүүлэх талаар бүтээж ирэл хийж амжилт олж байна. Хатгамлын бэлэг дурсгалын бүтээл уран сайхны сэтгэмж сэдв агуулгаараа баялаг байдаг. Манай ард түмэн өн эртний уламжлалтай хатгамлын урлагийн олон аргыг эзэмшиж, залуу үеийн сурган урухаанаа өвлүүлж, социалист соёл урлагаан улам баяжуулан хөгжүүлж байна.